За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Дараагийн үндэсний брэнд бол Кажуг. Кажуг гэхээр та бас гайхаж магадгүй ямар утгатай, ямар юмыг бэлэгдэж ийм нэрийг өгснийг хэдүүлээ бас хамтдаа орж сонирхъя. Миний хувьд ч гэсэн бас сонирхолтой байна. Ингээд дараагийн брэнд Кажуг. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу та? Сайхан үйлчээ. Өө сайхан. За Эрдэнэ тунгалаг. За Баттимбэл Кажуг компани. За Кажуг гэдээ харин би үзэгчтэй хэлж ирсэн. Яагаад ийм сонин нэртэй чухам яагаад ийм Кажуг гэдэг ийм нэр өгсөн юм болоо. За ямар ч хэлсэн би ч мэдээ та нар маач мэдээд аваа гэдээ ороод ирсэн. Яагаад чухам Кажуг гэдэг нэр энэ ямар учиртай нэр юм бэ хаа? За анх компани байгуулахдаа нэр хайгаад одоо Монгол нэр өгчигээд бас үтсэн л дээ. Монгол бүс, цэвэр бүс, арьсан бүс нэр хайгаад явсан. Тэгээд эрдээс гарч ирээг олдохгүй байсан. Тэгээд эрдээс бас дондуур нь солонгос технологиор манайх хийдэг болохоор Кажуг гэдэг нэр оруулсан чинь Кажуг гэж гараад ирсэн. Тэгээд анх бол Кажуг гэсэн нэр өгсөн юм аа энэ. Кажуг гэдэг солонгос гэхээр та одоо солонгост ажиллаж байгаад ирсэн байж тарах нь уу? За энэ нэг ярих юм бол би солонгост 13 жил яг энэ бүсдлийн үйлдэл ажиллаж байгаа. Өөх 13 жил за. Тийм 13 жил ажиллаад одоо хамаг технологи бүсийг ер нь яаж хийдгийг, арьс ер нь ямар бүсний арьс нь ямар байх хэвээр гэдгийг одоо өөрөө би хийж үзээд сураад, судлаад тэгээд Монголд орж ирээд бидээс бүсний үйлдэл байгуулъя гэсэн зорилготойгоор 2007 оноос эхлээл бүсний үйлдэл байгуулж ажиллаж эхэлсэндээ одоо манайх ажиллаад 9 жил гарсан болж байна. Оо за. Тэгээ Кажуг гэдэг чинь бүс гэсэн утгатай үг юм уу? Кажуг гэдэг нь болохоор солонгосоор арьс шир гэсэн утгатай үг. Солонгосоор арьс шир гэсэн утгатай. За. Тэгээд одоо орсоор кож гэдэг чинь тэрнтэй тэр нь ойрцоо одоо Кажуг гэдэг. За би сая барьж үзлээ л дээ. Ер нь бол маш сайн боловсруулсан арьс байна гэж би хувьдаа дотроо бодож байна. Ийм гой зөөлхөн биш үү? Тэгээ ер нь бүслэлийн хувьд болохоор яг зориултын арьс байх хэрэгтэй л доо. Одоо 100% боловсруулалттай арьс гэж байна. Ямар нэгэн байдлаар биентэйг болохгүй тийм. Ямар нэгэн байдлаар биентэйг болохгүй. Тэгээд одоо 100% боловсруулалттай гэдэг нь болохоор гүн боловсруулалттай. Энэ ямар гоё. Энэ юу аахаа? Энэ болохоор одоо юу л да хүннүг үеийн зургнууд байгаа. Одоо чинь манайхан сайн мэдж одоо хүннү малын дэлгүүрийн гадна талд байдаг зураг шүү дээ. Тийм биш үү? Тийм бас ноён уулын зураг гэж хүмүүс янз янз л ярьдаг. Энэ дээр үеийн ийм бас загвар. Энд дээр бас ийм гоё Монгол гэж бичсэн байгаа. Дөрүлж үсгэр. Тийм дөрүлж үсгэр одоо тэгээ галыг бэлэгдээд. Тийм галыг бэлэгдээд бас дээш нь. Энэ ямар мундаг сайхан бүс вэ? Энэ дээлний бүс зориулж хийж байгаа. Цэвэр ширээ. Одоо дээлний бүс чинь зарим нь оёдлтой, наалттай байдаг шүү. Тэгэхээр манайх зүгээр зориулаад ийм оёдл наалтах цэвэр ширээ зүг яасан. Бас хүннүү юутай энэ тий дөрвөн хүчтэн дагцсан байгаа. Дөрвөн хүчтэн ярьсаа дараа оёдсон байгаа. Тэгээд дээлний бүс. Одоо манайхан чи хөвчлэн нөгөө хүннүү дээл гэдэг ийм задгаан ангитай дээл юмсдаг. Тий. Тэрэнд зориулаад урд нь болоод их мөнгөөр тоногдсон төмөр ингээд энэ дэргүүрээ зүүцсэн ус гардаг байсан. Тэрийг бас нэг хил загварыг өөрчлөлтөд хүннүү дээлэн дээр чинь тийм бүс хүн муутай. Зүгээр энгийн ингээд ширээрээ хийсэн энгийн ийм бүснүүд хүннүү дээлэн дээр. Энэ Батчаахан та нар ерөөсөө та хэд маань миний хувьд л бодож ийн л да Монгол хүн дөрөв 90 орны хүмүүс бэлэгдэлтэй арддаг юм те. Тэгэхээр энэ бүснүүдийн арлыг их тийм гоёор шийдэж өгсөн гоёмсог байхаас гадна энэ нэлэнхүүдээ ингээл зүгээр нэг юм дан ширээрээ биш. Одоо миний анзаарснаар бол бүх бүснүүд бүгдээрээ өөр хийтэй байгаа байхгүй. Энэ жишээлбэл түмэн нас дөө. Тий түмэн настай. Түмэн насны бэлэгдэл нь одоо түмэн нас чинь нас буян хүний байнга үргэлжилж одоо нас буян хайрлж идэг үргэлжилсэн хэв. Тасралтгүй урт удаан гэсэн утгатай юм тий. Урт удаанаас буян хэм бэлэгдэн гэсэн утгатай байна. Энэний болохоор ив бэлэгдэж байгаа. Ив бэлэгдэж ингэж дандаа хос ивтэй найртай байх бэлэгдсэн. Бэлэгдэн юм. Тэгэхээр данз нь болохоор энэ мөнгөний хэв. За энэ эд баялаг бэлэгдсэн хэв. За тийм байна. Тэгээ ер нь манайх энэ болж игэл одоо хятадас орж ирсэн бүсийг хүн хээ хооргүй янзын бүсийг зүүгээл өмдтэйгээ шиддэг чинь өмнө газар хайчдаг шүү дээ. Нэг бол тасрал хайчдаг. Тэгэхэд би болохоор нэгдүгээр тасрахгүй ширээр хийж байгаа. Хоёрдугаарт болохоор бэлгэлийн чанартаа энэ хээ угуулзын дараад өгөхөөр хүмүүс хамгийн гол нь эн чинь бас Монгол хүн ямар ч байсан энэ хэн дээр үргэлжлээд
дээгүүрийг гიშгээд хаяад ингээ гарахгүй шүү дээ. Тэгэхээр бас бэлэгдээд бүсээ нэг дээш нь тавиад дээдлдэг бас нэг тийм жанжилтаа бас үүдэж шүү дээ. Тэгээ тэг дээдлэх болов уу гэж бодоод энэ Монгол хээийг бас дотор нь оруулаад тэгээд Монголд үйлдвэрлэж байгаа юм чинь Монгол хэв загварыг оруулаад ингэж хийх. Ерөөсөө эр хүн болгон бүсээ дээдэлдэг, эмэгтэй хүн болгон бүс малгай толгойг нь дээш нь авч тавих тийм ёсыг зөвхөн яг энд ингэж хээ оруулж энийг яснараа чи Монгол шүү гэдгийг ойлгуулахаас гадна давхар цаана одоо ёс уламжлалын нэгээ хүндлэх, хайрлах тэр нөгөө бүстэй байх, бүсгүй байхын жинхэнэ утга чанарыг энд ёс уламжлал давхар шингэж гинүү гэж би бас таныг түүнд тайлбарлаж яг дотроо бас бахархаж зогслоо л доо. Тэгээд ямар сандал би тавихтаа зүгээр шидэхгүй байгаа зү. За энэ тэгээд манай бас эмэгтэй бүснүүд байгаа. Эмэгтэй бүс гэхэр чинь бас эмэгтэй бүс чинь олон төрөл байгаа. Нарийн бүс, костюм джинсний бүс, одоо офис офисны бүс гэсэн 3 4 төрлийн бүс байгаа л да. Тэгээд эмэгтэйчүүд чинь бас их өнгө загвар, өнгийг их сонгодог. Одоо өнгийн тийм 5 өнгөтэй байгаа. Эмэгтэй бүс нь болохоор 5 өнгө. Бас загварлаг гоёмсог гэсэн байдлаар эмэгтэй бүсүүдээ энэ байдлаар хийж эхэлж байгаа. Дээл болгон дээр л өөр өнгийг сонгоно шүү дээ. Тэгээ хажуугаар нь бас ийм одоо арьсны жижиг өөдсүүдээр ашиглаад дэлгүүрийн аваасаар 3 төрлөөр хийж байгаа. Энэ ямар гоё өнгөтэй юм бэ? Би ч одоо бачаахан миний одоо бас гол зорилго чинь нөгөө энэ нэвтрүүлгийг хийж байгаа гол зорилго ямар урайнд ор явж байгаа гэхээр Монгол төгрөгөө Монголд авч үлдээ. Цагаан сарын бэлгээ үндэсний бэлгээр буюу үндэсний брэндээ сонгооч гэдэг урайнд ор дүү нас цагаан сарын бэлгийг давхар одоо цоглуулж яваа штэ. Бэлдэж яваа тийм. Энэ бол эмэгтэй өнгөнүүд ах шиг байна тий гоё ийм гоё цайвар. Тий энэ эмэгтэй өнгөнүүд нь. Эднэр ямар үнэтэй юм ачаах? Энэ болохоор үйлдвэрээс гарч байгаа үн нь болохоор 6,000. Энэ чипний одоо машин бүгд чиптэй болсон шүү дээ. Тийм. Чипний арьсан гэрэл гэсэн үгтэй зүйдэг. Оо за. Чипний олсон болохоор 4,000. Энэ бүсэнд зүйдэг энэ жижиг бүсэнд зүйдэг дэлгүүрийн олсон нь болохоор 2,000. Тэгээ бүгд ийм хайрцаг савтайгаа. Энэ хардаа манайхаа ийм гоё. Одоо жилийн өмнөөс эхлээд цүнх хийж жилийн өмнөөс ордноо дээр нь хийлээсэн. Тэгээд бас завтаа үдээ цүнхрүү ороод ирсэн. Одоо энэ цүнх арьсан дагаад тэгээд яваад. Энэ бол эдгээр манай үзэгчтэй миний хувьд л тэгж боддог жин өсгөчүүд ч гэсэн надад санал нэгдэх бах. Одоо ингээд яг өдийд ч юм уу хавар намрын үед ингээд ихэвчлэн хавар намар барих бахын цүнхийг өнгөнч өнгөний зохицлын хувьд ч гэсэн надад бол маш их таалагдж байна. Орж ирэнгүүт миний нүдэнд туссан. Энэ бачаахаа жишээлбэл ямар үн өртөгтэй? Энэ болохоор манайхаас 120,000-аар үүддэг юм байна. Одоо 120,000. Болж ш танаа мэдээгээр нэг танаа одоо бүтээгдэхүүний талаар нэг маргаан гараад хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн үг сонсч байсан. Тэгээд та тэрний талаар бас тодруулж өгөөч. За ингээд бас манай бүсийг дуурайлгаад бас саяхан ингээд цагаан сарын яг эд үеэр яг манай борлуулалт яг эд үе шүү дээ. Энэ үеэр далимдуулаад энэ хайрцагсаа баглаа бодлын дуурайлгаад ийм бүс гарсан. Энийг бас сая телевизээр мэдээгээр хэлэхэд гаргасан. Тэгээ одоо хайрцаг нь адилхан мөртлөө дотор байгаа бүс нь болохоор яг ийм цаас байгаа. Зөвхөн зүгт харагдах цаас. Тийм биш тийм. Энэ болохоор хятадд хийсэн бүснүүд байгаа. Шууд урагч байна. Тийм цаасан бүснүүд байгаа. Нара шууд урагч. Тийм. Тэгээд хүмүүстээ бас сэрэмжлүүлээд хэлэхэд бас бүтээгдэхүүнээ үзэж шалгаж аваарай. Ямар байдлаар ялах хэвтэй? Одоо энэ болохоор одоо нөгөө Доремил гэдэг байгаа бүс шүү дээ, хожоогийн бүс. Манайх болохоор ингээ хайрцаг савын үед бол хаяг логогийн тавьсан болохоор аяг адилхан. Манайх болохоор тагийг шууд онгоогоод одоо ингээд таглагчдаг, буцаагаад таглагчдаг ийм дээрээс тагтаа. Энэ хожоогийн нь болохоор одоо хожоогийн хилээл байгаа л да энэ хуурамч нь болохоор ингээ угалцдаг ийм цавтаа. Тэгээ хүмүүс задлж үзэх хэрэгтэй. Тэгээд лого бол ердөөс адилхан лого тавьдаг. Энийг хийж байгаа хүмүүс бол та нараас жоохон монголоор олж удаггүй л зантай хүмүүс байна. Энд бас ийм гоё гоёлын цүнхнүүд байна. Бид нар ч нэг MD одоо бол iPad модон дээр хийгээ явдаг болсон шүү дээ. Тэгэхээр дүүн энийг би сонгоод авчий. За тэг энэ бол үнэхээр надад маш их таалагдчих. Цэргийнхний бүс шиг байх юм. Тий энэ цэрэг хамгаалтын бүс. Одоо энэ цэрэг хамгаалтын бүс. Гэтэ манайх бол цэргийн тендерээр хийдэггүй шүү дээ. За. Жишээлбэл нөгөө үн өртгөндөө ч үйд юм уу цэргийн тендерээр цэргийн бүс хийдэггүй. Зүгээр хамгаалтын алба, мөн тусгай зориултын албаныхан зориулж, инкийг сахиулах гэж юм уу. Тийм албаныхан зориулж одоо хийдэг юм. Бүр ингэж үзэгдэх байхаа. Энэ бол яг цэвэр арьсаараа хийж байгаа. Одоо энэ одоо ихэнх бичлэн хамгаалтын албаныхан бол бас ажилчдаа бодсон ч нэг бол бас нэг Монгол хийсэн юм авъя ч гэсэн
бодлоор манад их ханддаг л да. Тийм байдлаар захиалгаар өгч манайхаар хийлгэнэ. Энэ жишээлбэл ямар үн өртөгтэй? Одоо энэ болохоор бүс нь болохоор 45,000, кабр 40,000, энэ 20,000, 15,000 гэж борохооных нь ингээд янз тус тусдаа мэлгээтэй. За дүүн нөгөө нэг зорилгынхаа дагуу энэ та хэдийн маань уралсан гоё бэлэгдэлтэй, гоё аралтай бие Монгол гэдэг үн цэнийг тэр одоо мөн чанарыг үргэлж сануулсан энэ сайхан эрэгтэй бүснээс дүүн 5-ыг сонгож авъя. Энд нь болохоор үйлдвэрийн үн нь 25 байгаа тий? Тий 25. Та Монгол гэдэг дөрвөлж үсгэр эцсэн дээшээ галтай. Яаль ч ингэж тайлбарлуулчихаар үнэхээр бас нэг тийм яагаад чи нэг зүгээр ямар ч зүйл дүрэн батчаахаа хэлдгэр зүгээр хужаагийн хятадын бүснүүдийг аваад өмддөг авч шиддэг шиг тийм мэдрэмж л надад төрөхгүй. Тэгэхээр авж байгаа хүнд ч гэсэн бас тэрийг хэлж тайлбарлаж өгмөр юм байна тийм ээ. Тэгээд бэлгийн дээд л малгай. Тийм байна. Бүсүүлдэг шүү дээ. Бэлгийн дээд болж байна. Ер нь нөгөө одоо дээр үе хаад ноёдууд чинь анд нөхөд болохдоо бүсээс бүс солилцдог гэсэн тийм. Тэгэхээр ер нь дээдийн дээд л бэлгэлтэй бэлгийн явдал. За ингээд сайхан бэлэг сонгож авлаа. Үнэхээр бас багталтай баяртай байна. За гэлээ. За ингээд үзэгчтэй цагаан сараар үндэсний брэнд Монгол хөгрөгөө Монголдо авч үлдээ гэсэн брэнд нэгдэж Кажуг брэндийн хамт олноос ийм сайхан хүндэтгэлийн бэлгийн дээд бүсийг сонгоо авлаа. Тэгээд би өөрийнхөө хэмжээнд хөрөнгө оруулалтыг энэ сайхан компани хамт олонд энэ сайхан брэндтэй бас орууллаа. Та ч гэсэн өөрийнхөө сэтгэл итгэлийг бас давхар нэмэрлээрэй гэж уламжлалмаар байна.